хийлээд бейсэд хүрчихье. За. За тэдэл энийг задлаа. Би энэ 17-ыг гэдэг үнгийг авсан. Яа тэгэхээр энэ нэг нүгэрн дээрээ түрхээд тэг хэсэг хугацааны дараа нэг тон жоох ингэж орлох гээд байдаг гэсэн. Тэгэхээр нөр хамгийн цагаан болсон. Би анх удаа ийм амар viral бүтээгдэхүүнийг авч үзэж байна. Нэг болно. Яахгүй. Инфлюенсд орохгүйгээр нэг авдгүй байсан. Нэг тийм хатуу юм байна. Ийм бомболцсон биш. Ингэж хорогдож байна. За. Хоёр тарахад ингэж гарч ирж байна. Вау. Таган дээр нэг унаагаад тах чи амар их гарч шин. Нэрээ амар сайн coverage тийм ээ. Та хэд сайн харагдаж байна уу яаж? Маш гоё тийм нэг skin like гэж ярьдэн штэ. Тийм нэгэн гоё. Лэрүүс тийм ээ. Oh, I love it. Okay. За дахиад нэг авч чагаад. Ингээд таган дээр нь заавал яахгүй бол ингээд кушн амар барзаах гэдэг. Кушныг өрөөн болж игэл маш гоё нэмгэн төрөх юм. Таган дээр нэг унгаагаад тахад амар их гарч байгаа. Гарн дээрээ. Босоод хэсэг дээр ингэж байна. Энэ хартаа. Бүр ингэ нэг л тарсан чинь амар их гал. Энэ бол маш удаан хэрэглэгдэх юм байна. Маш бага. Тэгээ та хэзээ янзаарсан бол куушны түрхтээ энэ хацран дээр эхэлж ингэж түрхэж байгаа. Тэгээд ингээ хоёр цахлуугаа түрхдэг. Куушны бас зөв түрхэхгүй болж байгаа. Барцаагаад бөөгнөрөхгүй байдаг тал байдаг. Тэгээ Cloud9-аас би авсан нэрээ. Cloud9-ийн албаас нэг эрэгтэйгээр оруулж ирсэн болохоор арга л үнэтэй нэрнээ гарч явах шиг байдаг. 53,000-аар хямдраа 53,000 болсон. Байгаач гэж хямдраа 53,000 болсон. Би тэгээ өнөөдөр ингээ жоохон гадуур яваад тэгээ буцаа гэртээ ирнэ. Тэр үедээ бас бичлэг хийгээд унсноо тогтцсон хэрээс эсхийг тайтдаг бас болцсон. Вау. Би өөрөө нэгэн леер ингэж явсан. Nice. Параг энэ таган дээрээ яснараа ингэж бүхэл нүрээ буцчих юм байна. Нэг аваад таган дээрээ түргээл үлдснээр нь ингэж тэсгэ бодож байгаа. Зя. Окей. Эхний юм төрөл дээр ийм болж ийн гэдэг дээр бол би 10-аас 10. Зя. Одоо хэрэгтэй хэсгүүд ирэж байгаа. Консилер. Зүтний хаалт. I stayed up past midnight, wandering around the streets, thought of loving you. Тэгээ консилер тавьсан. Ингээд base makeup болсон. Хэдүүлээ. Сөр будгаа жоохон төвчгийн тулд
За ингээд хөмсөг болсон. Хөмсгөө нөгөө нэг юм хөмсг хастаараа бас. Чи 03 гэдэг өнгө юм байна. За ингээд хөмсөгийн бодолд болсон. За одоо би хөмсөгнийхээ араас нөгөө нөсөр бодолтой хийчихье. Хийчи. Сүтрээд байна. За энэ тод бүдэг хоёр. Ерөнхийд нь халж байгаа. Ерөөсөө энэ доогоороо явж болохгүй дээгүүр ингээ явах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай монголчууд чиг юм шанаатай хүмүүст бол доогоор нь явахаар нөгөө шанаа нь бүр том харагдаад нүүрнийх нь тэр хэсэг илүү ингээ тодорч харагдаад байдаг. Тэгэхээр хідүүлээ шанааныхаа доогоор нь биш гэж дээгүүр нь сүдрээ тавина. Тэгвэл энэ нь ингээ илүү бага харагддаг гэсэн үг. Багсаж гэх. Тэг ингээ ирүүнийхээ доогоор ингээд явбал яг хөө зураг мурагн дээр нөө давхар ирүүний их гарахгүй. Тэгээд энэ хоёр талаар ингээ яваад тэгвэл илүү тийм V line харагдана. Таад маань барах мэдэх бах тийм. За дахиад жоох авч агаад тухай. За одоо хамраа өндөрлчихье. Ийм бүрэн хий авч агаад 01 гэдэг өнгө нь биш энэ романдын. Таад минь өнгийг ингээд асуугаад хаана хайх вэ гэж асуугаад болохоор би ингээд мартахгүй бол ингээд хэлхийг хичээж байгаа. Дааш тийг мартчих юм аа. За хамраа өндөрлөхдөө ингээд өөрөө яг хамрын хэлбэрийн дагуу будна. Одоо жишээ нь миний хамар яг одоо ийм байгаа. Тэгээ ингээд хизээч ингээд нэг ийм одоо юу байгаа юм шиг хизээч одоо бүр ийм өндөр. Тэгээ хизээч юм ярих юм бол харагдахгүй мянга будаад. Тэгэхээр яг өөрийнх нь энэ байгаа хэлбэрээ айгүй гоё ингээд дэмжээд л гэдэг тийм. Бага хэлбэрийг айгуу гоё ингээд тодтогоод тэгээ бол жоох ингээд засах юм байвал засаад ингээд хамраа гоё бодчих хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим охтууд маань ингээд хамраа ингээд хитрхи өндөр болох гэж хичээгээ. Тэгээ тэр нь яг ингээд амьдрал дээр харахаар бас арай л хитрхи ингээд харагдаад идэг. Тэгэхээр таад минь аль болгол өөрийнхөө байгаа юмыг л гоё засаж бодно тий. Засаж сайжруулж бодно гэхээс яг ингээ өөр хин нэгний хамар шиг хамартай болох гэж нүртэй болох гэж царайтай болох гэж битгий будаарай. Тэр л ингээ бидний хаалтай юм шиг байл. Хин нэгний дөөрөөгаад өөрийнхөө яг хин нэгэн шиг болох гээд дээрээ тахаар. Тэгэхээр хэдүүлээ өөрсдийнхөө байгаа юмыг л айгуу гоё засаж сайжруулж бодох дээр анхаарах нэ гэж байна. Анхаарвал зүгээр шүү. Хөрхөн хүүхдүүд. Зя. Энэ ямар амар тод болж байна. За ингээд хамар гэрэн болтоо. Яг өөрийнхөө хамрын юм сүдрийг дагаад ингээ бодсож байгаа гэсэн. Тэгээ ингээд нөгөө нэг хамрынхаа энэ доотлын хэсэг ингээ өргөхийн тулд охтод маа энэ хэсгийг бодоод байдаг. Энэ хэсгийг юусоо бодохгүй мөлий. Энэ хэсгийг ингээ бодох юм байл шүү. Би бас сайхан л яалаа. Ойлголоо. Тэг ингээл ойлгоод засаал сайжраал явж идэв дөө. За энэ хэсгийг гоё оруулаад. Зя. Оруулныхаа доотлыг бас ингээ сүдэглээд өгвөл уруул баг зэрэгийн бондгор харагддаг.
Бас энэ нөгөө нэг хүм ах гэж одоо монголоор ярьдэн шүү дээ. Яг энэ хэсгээ бас ингэ бодоод өгчүүл. Нүүр бас нүүрний стресс ингээд аваач тавиагаа. Орж ирсэн байх. Яа, ингэ болсон. Тэр арын сэнсийг уучлаа. За одоо энэ блашиг төрчихье. Би 2 блашаа холиод төрчихье. Мэдээж жоохон бооч тэнд тэгж бодож байгаа болохоор энэ хоёр ингэ халаад. Тэгэхээр айгүй хөргөн нэг чинь жинкнээсээ пич өнгө гараад ирчихлээ. Шараас аваад, янаас аваад. За тэгээ жоох инээж аваад гэт блаш тавьчих. За марныхаа үзүүр тусч. Нүдээс гэж жоохон блаштайгаа уусгаад бутаад өгчий. За ингээд блаш болсон. Одоо хайлайтераа тавьчих. За одоо хайлайтераа ингээд тавьчих. За чар талан дарахгүй л. Хамарныхаа яг үзүүр дээр за бас энэ норон дээр ингээд тавьчихаар нөө инстаграмны фильтр шиг тим эффект өгдөг. За тэгээс хацран дээр энэ нөгөө нэг шанаан дээр хүмүүс өрн тавьдаг тийм шүү дээ. Тэр бас яг түрүүний нөгөө сүудрийг доогоор нь тавихтай адилхан шанаа ингээд топлоод байдаг. Тэр хэдүүлээ шанаан дээрээ биш хацарныхаа яг энэ хэсэг дээр ингээд нэг юм гэрэлтээд байгаа хэсэг дээр нь хайлайтераа ингээд тавьчвал арьс гоё тийм толгойр юм шиг ингээд харагддаг. Тэгэхээр таад маань энийг бас туршаад үзээрэй. Хайлайтераа хэрвээ шанан дээрээ тавьдаг бол хацран дээр ингээд тавьчвал нэг гласс скин гэдэг чинь шүү дээ. Тэр шиг тийм харагдулдаг. За тэгээ нэр энэ бортыг ашиглаж багсаа олох гэж. За энэ хамгийн бүдгэн өнгийг авч агаад нүднийхээ суур өнгөлгөөд тавьчих. Ой яна би хамгийн бүдгийг авч аваад хотыг авчихсан шүү дээ. За. Нүдний хадаа бүдгийг авчих. Сууринг болохоор ер нь ингээд нүднийхээ бүхэл хэсгээр ер нь явчих болно. За ингээд нас сууринг одоо энэ тод борыг нь авч аваад яг нүднийхээ үзүүрт бас жоохон өврөн.
бас яг энэ төгсгөл хэвчээ. Бөөрн. За нөгөө талдаа бас яг юм. Ингээд нүдийг л урт харагдаж байгаад. За одоо энэ гой санаас нь нүднийхээ гол тавьчих. Зя. Одоо нөгөө өмнөх хайлайтераараа нүднийхээ урд гой гэрэл тавина. Яг энэ голынхоо өнгөийг авч байгаа. Энд яг нэг юм сар шиг хэлбэр үүсгээд гээд гоё гэрэлтүүлээд байна. Харж байна уу? Зя. Ингээд бас хамар илүү ингээд наашаага харагдаж байгаа. Түбийгөөд. За одоо хэдүүлээ контра турчиг. Би энэ Innisfree-ийн ийм одоо энийг ч ямар контр гэдэг вэ? Powder Proof Brush Liner. Brush liner авсан. Айгу зурхад айгу гоё. Эвтэйхэн бас гоё. Нарийнхан гарт юм билээ. За контра тавихтаа яг нүднийхээ хэлбэрийн дагуу ингэж доошоо ингээд зураас тавина. Эхлээд. За тэгээд тэр зураасаа аргашаан татаад ингээд урт зураас гаргаад ирнэ. Тэгээд энэ хоёрыгоо дүүргээд яг юм гурвалжин болгоод гэх юм уу? За гурвалжин болгоод ингээд дүүргэж. Юу болж байна вэ? За одоо нөгөө талаа бас яг адилхан. Тэгээ би ерөөсөө энэ нөгөө уртлын хэсгийг нь будаагүй зөвхөн төгсгөлт нь ингээд гурвалжин явчихж байгаа гэсэн үг. За нөгөө талаа бас яг адилхан. Энэ ингээд ийм brush contour ингээд brush ингээд хатчихсан билээ. Гэтэ тэр үед нь ингээд гарн дээрээ ч юм уу тий өөр газар ингээд аваад хатцсан хэсгийг нугачингууд буцаа гараад ирт юм билээ. За яг адилхан. Доошоо ингээд зураас татаад тэгээд тэндээсээ чигээр татчих. За тэгээ энэ хоёроо нийлүүлээд гурвалжин бол. За контур болсон. Одоо энэ контураараа мингээд тодлохоор бас амар гоё юм л. Гээд энэ мингээ ингээд тодлооч. За одоо хэдүүлээ нүдний хандаа гоё сүүдэр тавиад тэгээ контура жоохон уусгаад тэгээд сармаасаа бодчих. За одоо яг нүдний доор байгаа нэг юм бөмбөр хэсэг байгаа шүү дээ. Тэрийгээ баг зэрэг ингээд тодлоод
Зурасын дагаад ингээд бодчихно. Сүүтрээрээ бодож байгаа шүү дээ. Сүүтрийн хайн бор тодгор. Тийм. Энэ ингээд илүү нүд нэгт том харагдуулдаг. Бас илүү натурал харагдуулдаг гэж бодож байна. Одоо хэдүүлээ нөгөө хөмсгөнийхөө тэнийг ашиглаж агаад контур ингээ баг зэрэг уусгаж. Хөмсгөний тэнийг ашиглаж байгаа шалтгаан нь энэ илүү одоо тийм завсрын өнгөтэй болохоор тэнийг уусгахад илүү гоё идэг, тохиромжтой байдаг. Тэнийг нэг контрыг уусгахад илүү тохиромжтой байдаг юм шиг надад санагдаад байна. Ингээд контра дагуулад миний хаврталт бол гэж яаж. За тэгээс нийнхаа энэ зохих, доотлын зохины төгсгөл хэсэг. Ерөн бол яг ингээд дээдлийнхаа зохийг будж байгаагатайгаа адилхан доотлийнхаа зохийг бас ингээд будах хэрэгтэй. Тэгвэл нүдний бодолд илүү гоё байна. Ингээд контур бас илүү натурал уусаад өгч байгаа. За одоо хэдүүлээ сармуусаа будчихъя. Сармуусаа будгаас өмнө сармуусаа хавчна. За би нөгөө өмнө K-pop одуудын буддаг техникээр сармуусаа будж үзсэн шүү дээ. Өнөөдөр бас яг тэгж болно. Яа, сармуусаа хавчаа. Энэ бол нөгөө нэг хумсны тийм одоо хавчаар бид энийг яг хумсыг яахад ашигладаг юм бэ? Тэгээ энүүгээр хэдүүл одоо сармуусаа бодно. Яг одоо нөгөө нэг солонгосын тийм мейкап артистууд энийг ашигладаг байхгүй юу? За тэгээ би бас дахиад нэг юм олж нээсэн. Сармуусны будыг шууд аваад бутгаар жоох ингээ бөөгнөрөөд айгу хурдан хатах гад байсан байхгүй юу? Тэгэхээр энийг усаар нь оргож байгаа. Тэгээ сармуусны будыг яваад ингээ бутсан чинь ерөөсөө тийхгүй. Тэгээд айгу амархан болоод исэн. Тэгэхээр одоо ингээд усан тэгнийг ингээд норгочих. За энийг норгоод. За тэгээд сармуусны будгаас авна. За яг нэг ингэж гарч ирж байгаа хэсгээс нь. Ингээд нэг юм их авчихна. Яна би нэрээ та хэдэд харуулж байна. Энийг ингэж бодохдоо бүр маш болгоомжтой бас ингэж маш зөөлхөн авчих хэрэгтэй. Тэгээ ерөөсөө ингэж хавчиж ингэж татахгүй. Зүгээр ингэ хөрөгт үдээд л
Өдөр чинь нөгөө тийртэйг явсан. Тэгээ ер нь ингээд нэг урсаад, арилаад ингээд илтгэж байна цолоод байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгээ таад маань товшиж үзье гэж бодож байгаа бол ер аваад үзчихгээд надад л айгуу тийм таалагдлаа. За. Ока дараагийн бэлтгэлээр